Дараагийн мэдээг танилцуулъя. Тайланд улс бүгд найрамд хятад ард улсын зуулчдыг одоо эргүүлэн татах чиглэлд идэвхтэй хүчин чармаалт тавьж байгаа юм байна. За сүүлийн үед Тайландд ирэх бүгд найрамд хятад ард улсын жуулчдын тоо эрс буурч байгаа. За үүнтэй холбоотойгоор тэднийг эргүүлэн авчрах бодлогыг Тайландын засаг захиргаа идэвхтэй хэрэгжүүлж байна. За Тайланд улсын хувьд аялал жуулчлалын салбараараа хотын нийтийн нэлээдгүй хэсгийг бүрдүүлдэг учраас аялал жуулчлалын салбарт энэхүү гарч байгаа энэ өсөлт бол бүх салбарт нь тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа учраас энэ чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. За Тайландын аялал жуулчлалын яамны мэдгдснээр өнгөрсөн оны 5 дугаар сартай харьцуулахад хятадын жуулчны тоо 43%-аар буурсан юм байна. За 1-р сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд 32%-аар буурсан. За энэ нь бол 3%-аас бага байсан олон улсын одоо нийт жуулчдын тооны бууралтаас хамаагүй их хэмжээний бууралт зөвхөн одоо хятадын жуулчдаас ажиглагдаж байгаа юм байна. За Тайландын аялал жуулчлалын агентлагуудын холбоо энэ жил хятадын жуулчдын тоо ердөө 5 сая байсан. Дийлэнх нь одоо амралт зугаалга гэхээсээ илүү бизнесийн зорилгоор Тайландд ирснийг анхааруулсан. Энэ нь одоо 2024 онд хятадын 6.7 сая жуулчин хүлээж авч байсан бол энэ үзүүлэлт нь эрс буурсан гэдгийг харуулж байгаа юм. За мөн 2019 онд ковид болохоос өмнө бол тус улс нийтдээ 11 сая гаруй хятад жуулчин авч байсан бол энэ одоо хэмжээнээс 2 дахин бага хэмжээний жуулчин одоо авч байна. 6 дугаар сарын 6-нд Малайзийн жуулчд бол хятадын жуулчдыг давсан байна. Тайланд ирснээрээ за өөрөөр хэлбэл хамгийн их одоо Тайланд зорчиж байгаа хүмүүсийн дотор Малайзууд тэргүүлж байгаа юм байна. За 2012 оноос хойш 13 жилийн дараа Тайландын одоо аялал жуулчлалын гол их усүр нь бол ийхүү малайзчууд болж байна. За мөн 1-р сарын 1-ээс 6-р сарын 8-ны хооронд хятад жуулчид 2 сая 29 мянга байсан бол Малайзаас ирсэн жуулчид 2 сая 41 байгаа нь бол тэдний тоо эрс нэмэгдсэнийг харуулж байгаа юм байна. Тайландаас үүсэж байгаа энэ нөхцөл байдал бол голчлон аюулгүй байдлын шалтгаантай холбоотой. За Тайландаас Мянмарт одоо Луврын Луврын төвд бол ажиллаж байгаа. За үүнтэй холбоотой хүний 8-ны асуудал хөндөгдсөн. За мөн 3 дугаар сард Бангкок дахь өндөр барилга нурсан газар хөдлөлт зэрэг одоо ийм үйл явдлуудаас болоод Тайланд руу зочих нь аюултай гэж одоо хятадын жуулчид үзэх болсон. За мөн хятадын алдартай жүжигчин Синсийн 1-р сарын ихээр Тайланд Мянмарын хил дээрээс алга болсон. За энэ үүний дараагаас эхлээд аюулгүй байдалтай зовсон одоо хятад жуулчид Тайландыг зорхоо багасгаж байгаа юм байна. За албаны хүмүүс Тайландд бол аюулгүй газар гэдгийг олон нийтэд одоо сэргээж бий болох энэ имижийг дүр төрхийг сэргээхийн төлөө ажиллаж байгаа юм байна. За үүний тулд бол хятадын нөлөө бүхий инфлюенсер хүмүүсийг загвар аялалд урьж байгаа болон олон төрлийн одоо арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн засгийн газар хятадын томоохон хот бүс нутгийн төвүүдээс нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.